За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Өнөөдөр жоохон эртхэн ороод ирлээ. Яг тэгвэл өнөөдөр орой би ажилтаа учраа эртхэн оройныхоо хоолыг бэлдээд хүүхдүүд маань орж ирэхэд ер нь хоол нь идэхэд бэлэн болгочоод гарах гад тэрнээсээ өмнө хоолны хичээлдээ бас нэг хичээл дээр бас нэг амархан 30 минутын оройны хоол яаж бэлтэх үү гэдэг хичээлээ орох гээд ороод ирлээ. За өнөөдрийн меню маань юу вэ гэхээр өнөөдөр би энэ chicken шарна ямар ч тосгүй усгүй chicken шарна ямар ч бас давс хийхгүй. За дээрэс нь би өнөөдөр cheesy mashed potato. За хүмүүс янз янзын нөгөө mashed potato нэдэг би түрүүчийн хичээл дээрээ яаж сарамстай mashed potato те mashed potato гэж монголоор юу гэдэг вэ? Нөгөө төмсний нухш. Төмсний нухшиг яаж гарликтэй сарамстай хийж болох уу гэдгийг би та нарт зааж өгсөн. Өнөөдөр ахаад нэг жоохон нэг экстра нэмээд аюу гой амттай хүүхдүүдийн бас идэх дуртай бас төмсний нухш яаж хийж болохыг өнөөдөр бас амархан хурдан 30 минутын оройны хоолыг өнөөдөр та нарт зааж өгье. За өөрийгөө жоохон товчхон танилцуулчих. Намайг Эни гэдэг. Би салаад мастерын албан ёсны ганц одоо дэлхий дээр цорын ганц байгаа Монгол дилер. За манай офис маань Чикагод байдаг. За манай үйлдвэр маань Висконсинд байдаг. Манай үйлдвэр маань 110 жилийн түүхтэй. Салаад мастерын түүх маань өөрөө 80 жилийн түүхтэй. Одоо энэ жил 80 жилийнхаа ойг одоо тэмдэглэж байгаа. Тэгээ 80 жилтэй холбогдоод манай аюу олон гой surprise шин limited edition гой продуктууд энэ жил гарч ирж байгаа. За манай төв офис маань Dallas, Texas-т байдаг. Манайх 56 оронд 600 гаруй дилерийн одоо дилерийн системээр ажилладаг одоо ийм компани байгаа. За өнөөдрийн хоол маань би 30 минутын дотор хийнэ гэсэн. Гэхдээ би хоол хийхээс өмнө та нарт нэг ганцхан юм бас үзүүлмээр байна. За зарим хүмүүс одоо энэ тогоогоо яаж цэвэрлэх үү? Энэ ялангуяа энэ ган тогоонууд ингээд өнгөө алтчаад ингээ хоол хийсний дараа юм зааг юм саарлцсан ийм зааг гараад байна гэд яадаг. Би тэгээ албаар өчигдөр хоол хийгээд энийгээ цэвэрлээгүй зүгээр усаар зайлаад ингээд өнөөдрийн видеон дээр үзүүлэх гээд үлдээсэн байгаа. За тийм болохоор өндөр чанарын манай салаад мастер бол өөрөө 316 Ti titanium stainless steel гэдэг ганг тогоо байгаа. Ийм titanium-ын орцтой. Манай энэ тогооны төмөр маань одоо эмнэлгийн зэрэглэлийн өндөр чанарын ямар ч одоо хор юу байхгүй, хүнд металл ордгоо, химийн бодис эдэр ордгоо ийм өндөр чанарын металл гэдгээрээ одоо тэрүүгээрээ нэрштэй. За тэр маань яадаг вэ гэхээр энэ металлнаас бас болоод хүмүүс одоо ингээд угаагаад ингээд тавихаар ингээд саарлтаад байдаг. Энийг бол ингээд дахиад дээр нь хоол ихэд бол яахчихгүй зүв зүгээр. Яагаад ингэж саарлтаж юу яаж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт өөрийн чинь энчээ тоонд хийсэн хоолны чи одоо минерал байгаа шүү дээ. Хоолноос чи минерал, витамин гарч байгаа. Тэр минерал маань энэ одоо тоогоон дээр чинь бас ингэж нөгөө юун дээр нь одоо төмрөн дээр нь үлдэх магадaltaй. Дээрэс нь бидний одоо тоогоо угааж байгаа ус манай энэ крантнаас гарч байгаа ус чинь ихэнх одоо за манай Чикагод бол би бусад одоо хотуудыг сайн мэдэхгүй байна. Манай Чикагогийн ус бол одоо хүнд тийм юутай ус байгаа. Хатуу устай. Тэр хатуу усыг бид нэр заавалчгүй ерөнхийдөө би гэртээ бол синкэн доороо нөгөө галтгоондоо би reverse osmosis гэсэн одоо ингээд цэвэршүүлдэг юм юутэй фильтртэй. Тийм болохоор тэрийг тавихгүй болохоор ус чинь юм сонио амттай. Тэгээ хүмүүс дэлгүүрээс юм пластиктай ус аваад уугаад байдаг. Тийм тэр пластик ус маань бас тийм сайн ус бол биш. Тийм болохоор гэртээ одоо өөрийн гэсэн тийм сайн тусгай фильтр тавиад тэрүүгээр угаахад одоо зүгээрээ идэж уухад бол зүгээрээ гэсэн. Тийм болохоор ийм хатуу устай газар болохоор ийм бас ийм толб үлдэх магадлал бас өндөртэй. Яа гэвэл тэр бидний ууж байгаа одоо галтгооноос чинь энэ карантнаас чинь гарч байгаа усан дотор ийм янз янзын минералууд байгаа. Тийм магнезиум янз янзын минералууд тэр усан дотор чи явж байгаа учраас тэр утасны чинь бас минерал нь ингэж тогтож ингэж юу яаж ийм одоо өнгө одоо ийм юм үлдэх одоо магадaltaй гэсэн. За энийг бид нар яаж цэвэрлэх вэ гэхээр бид нар жоохон ус хэрглэж болно. Эсвэл бас бүр одоо сайн цэвэрлэмээр одоо нэлээд түлэгдэж мүлэгдсэн байх юм бол ийм нөгөө vinegar хийгээд угааж болно. Окей. За тийм болохоор би ингээд амархан яаж одоо энэ тоогоо амархан угааж болохыг би та нарт зааж өгье. Ерөөсөө ийм жоохон нэг халбаг винегар тийм үү? Ийм жоохон винегар ингээ хийгээд. За энэ дээр би юу хийх вэ гэхээр энэ манай салаад мастерын одоо цэвэрлэгч байгаа. За энэ цэвэрлэгчээ жоохон цацаж өгөөд, окей? Ерөөс айгүй жоохон
давс цацж байгаа юм шиг ийм баг шүү. Ерөөсө их цацах ерөөсө ямар шаардлага байхгүй. Ерөөсө айгүй баг. Ийм нэг сав одоо нэг айлд бол ерөн бараг 6 сар бол зүг зүгээр байж ин одоо тийм манайх ч нөгөө сайн нөгөө цагаан сар болсон болохоор нөгөө мөнгө эдлэл хамаг нөгөө төмөрн мөнгө алтан юмнуудаа өнгөлдөг. Тэгээд тэрийг дуусгах паудра дуусгасан байж магадгүй. Тэгвэл өдөр тутмын хоол игээ зүгээр тоогоо угааж байгаа юмд бол энэ бол ерөөсө 6 сар бол нэг гэрт бол байхад бол хангалттай хүрнэ гэсэн үг. Окей. За тийм болохоор энэ паудра түрхээд за дээрэс нь юм юу аваад цаасан альчуур аваад цаасан альчуураараа энэ тоогооныхаа дотрыг ингээд эргүүлэх маягаар харагдаж байна уу те? Ингэж эргүүлж маягаар ингээд тоогоогоо цэвэрлэнэ. За ингээд цэвэрлээд юу яахад чинь альчуур дээр чинь ийм хар саралдуу ийм өнгө гарч ирнэ. За харж байна уу те? Хүмүүс болохоор энэ танаа энэ тоогооноос чинь бал гарч байна гэдээ ойлгоод. Энэ бол бал биш ээ. Энэ бол яг одоо сайн нөгөө тэр саралтаж хөхөрсөн байсан тэр одоо энэ минерал депозит тийм үү? Минералууд нь одоо энэ алкалайн энэ ийм бейкинг сода ч юм уу те ийм одоо natural powder-аар угаахаар тэр нь одоо ингээд oxidation болж байгаа. Oxidation гэдэг чинь нарны гэрэлтэй ингээд юу яхаар одоо жишээл би алим зүсээд ширээн дээр ингээд 20 минут тавьчих юм бол 10 минут тавьчих юм бол ингээд борлцдог тийм үү? Яг тэрний адилхан юм хими реакц oxidation үүсэж байгаа. За би нөгөө монголоор энийг бас орчуулад үзсэн чинь манай энэ одоо энэ сайн төрлийн ганг тоогоонууд чинь энэ alloy composition гэдэг нь тэр нь болохоор монголоор би орчуулсан чинь хайлшийн найрлага гэж байгаа. Тэр нь за тийм болохоор энэ хайлшийн найрлага гэдэг нь энэ төмөрний энэ найрлага болон энэ тоогоогоо айгүй өндөр зэрэглэлийн одоо энэ машин юугаар ингэж нөгөө юу өнгөлсөн байгаа. Тэр өнгөлөг дээр ийм одоо минералны депозит ч илүү тод харагддаг. Хоёрдугаар тэр маань ингэж зөв цэвэрлэхгүй бол ингээд хөхөртөөд ингээд цэнкэртчихдэг тийм үү. За тийм болохоор энэ аргаар ингээд манай салат мастрын паудраар ингэж цэвэрлээ. Та нар одоо угаагаагүй зайлаагүй байхад л одоо ингээд юу нь мэдэгдэж байна. Тийм болохоор энэ маань одоо хоолны үлдэгдэл болон усны минерал энэ тогтцыг чинь юу яагаад реакц үүсээд ийм хар юу яагаад энэ оксидашнгаас болж ингэж харалж сааралж байгаа шүү. Тэгэхээс биш төмөрний чинь юу яагаагүй. Төмөрний одоо металл одоо гарч байгаа юм биш шүү. За юу. Тийм болохоор тэрний ялгааг бас ойлгоорой. Хэрвээ яг металлаас одоо ийм юу хөхөрсөн юм гарч ирж байгаа юм бол ямар ч юм хэрэглэхгүйгээр зүгээр усаар угаагаад зүгээр цагаан альчуураар ингээд арчих юм бол тэр балчин гарч ивэл за тэр өстө жинхэнэ төмөрний одоо бал гарч байна гэсэн. Харин энэ бейкинг сода тийм үү? Сод, хүнсний сод болон манай энэ салат мастрын тусгай цэвэрлэгч энэ паудер эдрээр юу яхаар тэр паудер маань тэр сод маань тэр одоо энэ юун дээр чинь байгаа минерал депозит минералын үлдэгдлүүдийг реакц үүсээд оксидашн үүсээд энэ хар саарл ийм өнгө гарч ирж байгаа гэдгийг ойлгоорой. Энэ бол шал өөр хоёр тусдаа өөр юунууд шүү. Тэгэхээр биш төмөрнөөс гарч байгаа төмөрний одоо хөөч юм уу те төмөрний одоо юм биш шүү гэдгийг та нарт би бас айгүй сайн ойлгуулмаар байна. За би энэ одоо тоогоо зүгээр усаар зайлаад би та нарт ямар болсныг үзүүлье заа юу. За одоо зүгээр халуун усаар зүгээр зайлаад тэгээд хоол хийхэд бэлэн. За та нар одоо хараарай. Шив шин юм шиг. Миний энэ бол одоо 20 жил болж байгаа манай Electrix гэлээ. Би нэг одоо 20 жил хэрэгжилж байгаа бүх юмнууд нь оригинал, ямар ч юм солиогүй, эвдрээгүй, яг тэр чигээр байгаа. Энэ 20 жил болсон тоогоо. Тийм болгоо 20 жил болсон тоогоо ингээд угаагаа цэвэрлээд шив шин юм шиг ийм гоё гялцж гин гэхийг та нар одоо ингээ өөрөө ингээд видеогоор ингээ хараад одоо ямар чанартай, ямар тоогоо вэ гэдгийг одоо ойлгох баха гэж бодож байна. Окей. За цэвэрлэгээний тал дээр өөр одоо нэмэлт ахиж одоо асуух юм байх юм бол холбогдоорой, нат руу залгаарай. Би яаж цэвэрлж янзлахыг та нарт заагаад өгч болно. Видео кол хийгээд заагаад өгч болно. Би нөгөө сая жоохон ус шалан дээр ус асгачлаа. Тэрийг арчичээ. За ингээд хоолнд орцгоё. За би одоо температураа хоолныхаа тогоогоо
400 градус дээр халаагаад, окей? 400 би одоо чикен шарах гэж байгаа, мах шарах гэж байгаа болохоор жоохон арай өндөр гал дээр бид нэр эхэлнэ. Тийм болохоор одоо би тагаа таглаад тогоогоо юу яахыг жоохон халахыг хүлээ. За тогоо бол ерөөсөө 2-3 минутын дотор л халчихна. Тэр хооронд би яах вэ гэхээр төмснийхаа нухшны төмсийг би хэрчиж үзүүлье. За би энэ салат мастрын 2 номерын хутган дээр, окей? За 2 номерын хутган дээр би энэ төмсөө та нарын төмс анзаарч нөгөө би ерөөсө хальстаагаа байгаа. За яагаад би энэ хальсахгүй юм бэ гэхээр яг энэ хальсны доор энэ хальсан дотор одоо энэ ногооны чи хамаг одоо шимт хижээл одоо бүх юм нь одоо тэр дотор шимт хижээл минерал нь явж идэг учраас бид нар одоо хогнээс аваа тижээлэг хооллох биш өөрснийхээ одоо зөв хооллох дээр би одоо анхаараа гэдэг байгаа шүү дээ. За тийм болохоор би 2 номерын хутган дээр төмсөө юу яагаад хэрчээд 3 том төмс би хийж байгаа. Өнөөдөр бол нэг ойролцоогоор нэг 4 хүний хоол хийж байгаа болохоор тийм их одоо төмс баг манай хүүхдүүд баг энэ хурчих болов гэж бодож байна. Өнөөдөр нөгөө манай найзын бас нэг төрсөн өдөр болж байгаа болохоор би болохоор өнөөдөр бас хоол идэхгүй гадуур хоол ресторанд орж байгаа болохоор би бас нэг юм хоол идэхгүй. Тийм болохоор баг манай хүүхэд нөхөрт бараг ингээ болчих واخа. За бараг 2 төмсөөр л бараг болгочих юм байна дөө. За би нэг олон юу яахгүй. Яад үл ихийг би нөгөө нэг хоол ихийг дургу. Яа тэгэхээр би маргааш нь ахаад нөгөө хоол хадлааж идэх дургу учир. За ингээ 2 номерын юун дээр боссон төмс маань ингээ нарийнхан ирчихсэн. Би яагаад ийм нарийнхан ирчихэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр би цардуулыг авах гад. За цардуул аавна. За би тийм болохоор энийг хүүтэн усанд сойгоод энэ цардуулыг гаргана. За зарим одоо чихрийн шижинтэй одоо юуныхаа хүний биеийн дотор одоо энэ чинь төмс чинь ороод крахмал чинь ороод чихэр болж хувирдаг тийм үү. Тийм болохоор одоо жоохон чихрээ хянаж байгаа эсвэл одоо чихрийн шижинтэй ч юм уу тийм хүмүүс байх юм бол заавал энэ крахмалыг хүүтэн усанд сойж угаах хэрэгтэй. Окей. Тэгжээж одоо төмсөө арай жоохон эрүүл болгож яана л гэсэн үг. Окей. За тийм болохоор би энэ хүүтэн усанд сойгоод би энийг сойсон усаа би стаканд хийгээд шилэнд хийгээд та нарт ямар крахмал гаргаж байгааг үзүүлье. За ингээ уснаас нь би дараа нь жоохон байлгажаад хичнээн крахмал доор нь тунж байгааг би та нарт үзүүлье. За ингээд би төмсөө юу яагаад энэ манай 2 квартын жижиг тогоо 2 кварт гэдэг маань ойролцоогоор 1.9 1.8 литр бараг 2 литр л гэсэн үг л дээ. За ингээд энэ жижиг 2 литрийн тогоондоо би төмсөө хийгээд ямар ч ус хийхгүй энэ дотор ямар ч ус байхгүй окей хоосон тогоо. За хоосон тогоон дээрээ би шууд сая угаагаад яасан төмсөө хийгээд окей. За би энэ төмсөн дээрээ бас 5-6 ширхэг ийм сармис бүтнээр нь шууд ингээд дээр нь хийчихэж байгаа. Би та нарт хэлсэн тийм үү би одоо ялангуяа энэ хавар намрын үед бол айгүйх сармис хоолндоо хийж иддэг. Нэгдүгээр ханиад хүрхгүй хүүхдүүд ханиад авчрахгүй те бүгдээрийнх нь иммун систем одоо сайн дэмждэг юм бол за тэгээ сармис ч өөр зөндөө олон юмд сайн. Хэрвээ та нар сармис юунд сайн бэ гэхээр зүгээр Google дээр та нар үзэж болно. Би энийг одоо хичээлдээ яриад цаг гаргаад яах вэ? Бүгдээрээ Google дээр үзээд харчиж болно тийм үү? За би ингээд бүтэн сармисуудаа дотор нь хийглээ. Энэ үлдэгдэл сая би нэг жоохон хэрчээд энэ үлдсэн хайлс бүгднгийн тэр чигээр нь бүгднгийн би ингээд тогоондоо хийгээд за одоо ингээд тогооныхаа тагийг таглаад миний таг хайчих. Тогооныхаа тагийг таглаад окей. За ингээд одоо би дунд гал дээр. Дунд гал гэдэг маань пилетээр ярих юм бол 5 6 дээр гэсэн үг окей. Дунд гал дээр. За дээрэс нь би бас нэг юм анхааруулмаар байгаа юм бэ гэхээр жижиг тогоо жижиг тойргон дээр. Том тогоо том тойргон дээр тийм үү. Зарим хүмүүс энэ жижигхэн тогоонуудаа бүр том тойргон дээрээ тавиад юмаа шатаагаад түлээд идэг. Мэдээж эн чинь жижиг тогоо юм чинь жижиг юм тойрогтой
жижиг гал дээрээ тавиарэ. За юу. Тийм болохоор одоо 5 6 дээрээ юу яагаад тогоо тохируулаад одоо хонх дуурахаа сонсно. Окей. Хонх дуурснараа галаа бүр багсгаад 1 юм уу 2 болгоод тэгээд ерөөсөө 15 минутын дотор төмсчин болчихно гэсэн үг. Окей. За би тийм болохоор плетгээ асаагаад medium гал дээр тавиад за газтай айлууд байх юм бол газтай айлууд бол medium галыг бас дэндүү өндөр заримдаа нөгөө галууд ч medium гэсэн мөрөл айгүй өндөр галтай байдаг. Тийм болохоор галаа одоо энд гал байна гэж бодох юм бол гараа иймэрхүү зайтай ингээд дээр нь гал дээрээ тавиад 5 тоол 1 2 3 4 5 5 гэхээс өмнө галчин халаад ингэж гар татмаар байх юм бол галчин дэндүү өндөр байна гэсэн үг. Хэрвээ 5 болгоод гарчин окей байх юм бол галчин окей гэсэн үг. Окей. Тийм болохоор газтай ил галтай ийм плетктэй айлууд байх юм бол medium галчин дэндүү галчин өндөр байна уу бага байна уу гэдгээ тэрүүгээр шалгачиж болно. Окей. За ингээд төмс маань одоо хонх дууртал бол өөрөө ингээд болоод энд одоо өөр бид нар тийш орохгүй харахгүй. Окей. За эднэрийгээ би цаашлуулад за одоо би энэ юуныхаа тогоо маань 400 градус дээр халж байгаа. За би жоохон ус цацаад та нар харж байна уу те? Ус цацгаар ингээд гүүж байгаа. Би нэлээд хийгээд үзвэл. Ингээд бөмбөлөг гүүгээд эхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тогоо чин халтсан байна гэсэн үг, окей? За тогоо маань халтсан байна. За би энэ өнөөдөр хийж байгаа chicken маань хальсгүй, ясгүй, chicken-ий гуй байгаа. Chicken thigh гэсэн үг. Англиар ярих юм бол chicken thigh. За өнөөдөр би хэрвээ юутай та нар гоё crispy одоо энэ KFC, MFC-тэй гадуур зардаг одоо юм crispy гоё хальстайгаа юм гоё шарсан дахиа идмээрээ өгд хальстай дахиа аваарай. Өнөөдөр би миний хэрглэж байгаа дахиа болохоор хальс байхгүй, яс байхгүй, окей? За ингээд энэ би илүү chicken-ий илүү хар махад нь илүү гуйны маханд илүү турштай. За тэгээд би ямар ч амтлагч хийгээгүй шууд дэлгүүрээс авчирсан пакэжнаас нь юу яагаад угааж мугаагүй зарим хүмүүс chicken угаагаад байдаг. За chicken бити угаагаарэ. Тийм болохоор яагаад гэвэл энэ chicken маань гэрээр чин дүүр одоо галтгооноор чин дүүрэн одоо энэ микроб ингээд харнаа гэсэн. Энийг яаж угаагаад мэдэн сан угаахгүй бол одоо гарахгүй. Тийм болохоор бид нар микробыг яаж алах вэ гэхэд халуун температур дээр өндөр температур дээр chicken-ээ тавьж иж тэр микроб одоо юуг нь алнаа гэсэн үг, окей? За тэгэхээр устгаж өгч яана гэсэн үг шүү дээ, тийм үү? За тийм болохоор би одоо тагаа тавиад 5-аас 7 минутын дараа эргүүлээд тавина, окей? Тийм болохоор одоо би энэ юу яагаад мах барьсан болохоор гараа угаагаад энэ тагга угаагаадах юм. За мах барьсан гар заавалчгүй юугаар савнтаа усаар халуун усаар угаагаарай. Гараа угаахаа мартав. За ингээд гараа угаачлаа. За төмс ойлгомжтой тийм үү? За би дараа нь chicken хагас болсны дараа chicken-ээ би эргүүлээд дээр нь энэ брокколинуудаа тавьж өгнө. Тэгээд брокколи маань сүүлийн 10 минутад нь chicken ч болон брокколи ч болон бүх ногоо ч ингээд бас цуг болчихж байгаа. Тийм болохоор би энэ дээр юу яах ямар шаардлага байхгүй. За би энэ дээр жоохоо ингээд тунахыг хүлээж байна. Би та нарт энэ төмс угаасан төмснөөс ямар их крахмал гарч ирж байгааг би тайлбарлаж өгье. За тэр одоо би энийгээ угаагаад юугаа солиод, хутгаа солиод би 1 номерынхаа хутгыг хийн. За 1 номерын хутган дээр би чиз одоо юу яагаад жижиглээд тэгээд маш potato-н дээр чиз хийж өгнө, окей? За би чизээ энэ саунд хийгээд бэлдээ тавьчих. Тэгээд хийхэд бэлэн болгочих. За өнөөдөр би soft cheese хийх үү. За чиз вэ штэ тийм үү? Ийм хэрцсэн бэлэн чиз биш. Ийм бүхлээр нь одоо ингээд чизнүүдээ ингээд бүхлээр нь аваад тэгээ өөрөө гэртээ одоо манай салаад мастрын машин байдаг бол өөрийнхөө гэртээ энэ салаад мастрынхаа машин дээр өөрснөө үрээд хэрэгэлсэн хамаагүй одоо эрүүл аргаар шүү. Тийм болохоор яагаад тэгэхээр одоо энэ дэлгүүрт байгаа бэлэн хэрцсэн юм жижигэлцэн энэ юунууд маань бяцлагууд маань дээр нь янз янзын юм хими одоо
өнгө оруулагч, янз янзын амт хамгаалагч гэсэн янз янзын тийм юмнууд цацаад нэмэгдсэн байдаг. Яагаад тэгэхээр тэр юм чин одоо дэлгүүрт очиод тэр дэлгүүрийн лангуун дээр тийм үү 1 сар 2 сар байх хэрэгтэй. Тийм болохоор ингээд муудуулахгүй, өнгө нь өөрчлөгдөхгүй, янз янз одоо энэ oxidation гэдэг байгаа шүү дээ. Одоо гэрлийн юугаар чи шууд тэр юу руу чин одоо хэрцэн чи чиз чин өнгө нь алдагдаад эхэлнэ. Тэр өнгө алдагдуулахгүй, муудахгүй, одоо юу яахгүй тулд удаан байлгахын тулд янз янзын юм химийн бодис цацаж тэрийг удаан байлгаж байгаа шүү. Тийм болохоор ийм яг чизийн өөрийнх нь одоо чизийн бясалгаар нь ингэж бүтнээр нь аваад гэртээ өөрснөө жижиглэж хэрчиж идэх юм бол хамаагүй сейф, хамаагүй эрүүл, хамаагүй дээр амттай болно гэсэн. Дээрээс нь амт шал өөр гарна. Хүмүүс ийм юу яасан фреш ингээ хийсэн одоо юуны чиз маань шал өөр амттай байдаг шүү. Окей. За тийм болохоор би энэ хоёрынхаа алийг яад юм блэ? За өнөөдөр би юутай хийчихээн. Энэ cheddar cheese-тэй хийчихэ. За тийм болохоор энийг далт хийгээд энийг онгоолгоод за тэгэхээр энэ cheese бид нэр ингээд юм блокоор нь аваад харж байна уу те. За ингээд блоктой cheese за би ишээ жоохон ингээд эргүүлээ та нарт яг харагдуулахаар. За ингээл дээр нь тавиал 1 номерын хутхан дээрээ ингээд сайхан чизээ хэрччихнэ. Ингээл болоо. Окей. Нэх их орохгүй. Энэ чизнес чи нэх их орохгүй. Айгу баг хэрэглэнэ. Окей. За ингээд чиз маань бэлэн. Гар ийшээ дотор хийхэд, хутганы энэ дотор хийхэд зүсэхгүй. Буцаагаад эргүүлээд гадна наалцсан юмнуудаа ингэж хамж авахад зүсэхгүй. Ганцхан одоо гар ийшээ орж болохгүй тийм үү эргүүлж байгаа тийм болоо гар дандаа эсвэл юмаа бариад ногоо юм уу юмаа бариад ингэж барихтаа эсвэл ойртоод эхлэх нь гараа заавалчгүй хамгаалтан дээр 45 градустай ингэж барьж өгнө гэсэн үг. Окей. За одоо юу яасан shredded хийсэн чизээ би үзүүлээ. Ийм гоё fresh ийм гоё амттай гоё чиз гаргаад ирж байна. Окей. За энийгээ би төмсний нөгөө нугш маань бэлэн болохоор юу яа? За миний юу маань хонх маань дуурч байна. За тийм болохоор галаа багсгаад луу болгоод тэгээ би ард нь 15 минут тавьчих да. За 15 минут. За ингээд миний chicken маань бас болж байна. За өнөөдөр би chicken дээр давс хийхгүй гэсэн тийм үү. За тэгэхээр давс хийхгүй болохоор би ямар өөр амтлагчуд хийх вэ гэхээр зүгээр би нөгөө нэг дандаа юм herbal ногоо могоо хатаасан ногоо могоо ч юм уу те тиймэрхүү юмар хийсэн ногооны амтлагчудаар би өнөөдөр юу яачих би ерөн ийш тишээ Турк мөрк одоо ийш тишээ Middle East те Арабын орнуудаар явахаар янз янзын гой гой амтлагчуд авчирдаг байгаа. За тийм болохоор өнөөдөр би юу хийх вэ? Энэ доктор garlic powder хийж болно, onion powder хийж болно. Ямар л бол ямар өөрийнхөө дуртай амтлагчуудыг хийж болно. Окей. За би эргүүлэх нөгөө юугаа аваад дээрээ. Эргүүлэгч аваад дээрээ. За энэ манай salad master-ын Turner энэ сар худалдан авалт хийж байгаа хүмүүс манай юунууд дээр special promo set гарсан байгаа. Тэрийг авч байгаа хүмүүс энэ үнэгүй ирж байгаа шүү бэлгэнд. Окей. За энэ salad master-ын Turner за тэгээд chicken-ээ эргүүлээд chicken маань ийм гоё жигд бор өнгөтэй ямар ч тос хийгээгүй тэгээ өөрийнх нь тосыг ингэж махны чи өөрийнх нь тосыг гаргаж өгөөд окей ингээд гоё болчихсон байна. Мэдээж нөгөө нэг юу аахгүй болохоор хальс байхгүй болохоор арсан байхгүй болохоор тийм амар их бол тос гараагүй. Гэхдээ та нар харж байгаа юм чи ийм гоё жигд ийм гоё бор өнгөтэй ямар ч тийм илүү төлөгдсөн юм байхгүй. Дээрээс нь ямар ч илүү тос хэрэглэхгүйгээр өөрийнх нь махных нь тосыг ингэж гаргаж өгөөд гоё шараад өгч байна гэсэн үг. Окей. За энэ дээр би ямар амтлагч хийх вэ гэхээр жоохон ийм юуны ямар ч давсгүй зүгээр ийм перц, мерц янз янзын амтлагч ийм хольсон би амтлагчудаасаа дуртай ямар ч байсан амтлагчудаас хийж болно. Хэрвээ танаа хүүхдэд барбекю соус юм уу те терияки соус мосон дуртай бод терияки соус, барбекю соус эдрийн
сүүлд нь хийгээд өчөж болно. Чикнээ болсныхан дараа. Тэгэхгүй нөгөө соус дэндүү эрт хийчихээр нэгдүгээрт нөгөө нэг энэ тогооч нь түлэгдээд ийм түлэнхий болоод ийм харлаад байдаг. Тэгээ чикен ч муухай ийм хар өнгөтэй болчиход байдаг. Тийм болохоор эсэн бусан соус хийхээс өмнө би тагаач. Соус хийхээс өмнө чикнээ бүрэн болгочоод тэгээд дараа нь сооснуудаа болохоос нь өмнө 5 минутын өмнө ч юм уу хийгээд хийчих юм бол хамаагүй тэгж түлэгдэж мүлэгдэж муухай хиншүү гарах ч юм уу те эсэн бусан тийм асуудлууд гарахгүй гэсэн үг. Окей. За би ингээд амтгчудаа хийчлээ. За би дээрээс нь цагаа тавиадах. Цагаа би нэг 15 минут тавиад энэ дээр 15 минутын тавиад нэг юу болохоос нь өмнө нэг 7-8 минутын өмнө болохоос нь өмнө би өөрийнхөө энэ брокколигийн дээр нь хийгээд брокколи маань бас адилхан цуг хурдан болчихно гэсэн. Тийм болохоор ямар нэгэн ногоо хоолн дээрээ жигнэмээр байвал махан эхлээд болгочоод махан бараг болоод нэг 10 минут дутуу байхад дээр нь одоо энэ брокколи хийж болно. Ямар л бол одоо байцаа юу гэдэг ямар л бол ямар ногоонуудаа энэ ч дээр нь хийгээд цуг болгочих болно гэсэн үг. Окей. За тийм болохоор одоо энэ маань 15 минутын дараа болно. Окей. За энэ маань болчлоо. За би та нарт энэний усыг асгаад төмснөөс ямар их крахмал гарч ирж байгааг би та нарт үзүүлье. За би энэ чинь ерөөсө хоёрхан ширхэг төмс штэ. Хоёрхан ширхэг би төмс юу яхад ийм их крахмал доор нь тунж гарсан байна. Би цаг маг усанд байлгаагүй зүгээр л усан цойгоол гаргаад тэр усыг нь би ингээд жижиг ийм шилэн саунд хийгээд та нарт үзүүлэх. Тийм болохоор энэ маань хүний биед ороод шууд чихэр болно тийм үү? Чихэр болно. Тийм болохоор чихрийн шижинтэй хүмүүсийг цагаан хүмүүс идэж болохгүй гэдэг байгаа чи энэ энэтэй холбоотой энэ крахмал. За энэ маань хүний ходоодонд ороод тийм үү? Крахмал маань ходоодонд ороод ингээд хатуураад хүний энэ эзний хөндийн дотор ингээд үлдчихдэг. Тийм болохоор ингээд хоол маань тийм үү? Нэгдүгээрт нөгөө цусанд чинь айгүй чихэр орохоос гадна энэ маань одоо ингээд ходоодны энэ хөндийн дотор ингээд үлдээд одоо дээрэс нь одоо хоол идчихэд ялангуяа хоол идчихэд хүүтэн ундаа уудаг, кока-кола уудаг, пив уудаг, одоо зүгээр ус уусан ч хамаагүй ууж барихаар эний чи одоо ингээд юу ягаа энэ крахмал шиг энэ юу чи ингээд хатуураад ходоодн дотор чинь ингээд үлдчихдэг. Тэн маань хоол маань одоо тийм үү 3, 4, 5, 6 цагийн дотор ингээд боловсроод хүний ходоодноос гадагшлах байтал 2 өдөр, 3 өдөр ходоодн дотор чинь хоол чинь боловсрахгүй ингээд байгаад байна гэсэн. Миний та нар шингэний тухай нэг видео би хийсэн ба яаж шингэнээ зөв уух уу, яаж шингэнээ нөхөх үү, шингэнээ яаж зөв ууж биенийхээ шингэн яаж зөв нөхөх үү гэдэргээд тэрний тухай би видео хийсэн ба манай YouTube дээр ороод та нар би энэ линкийг бас тавьчих болно. Тэрийг ороод та нар ахиж үзээрэй. Тэрэн дээр би бас энэ усны тухай яаж юмаа ууж шингэн уух юм гэдэг чинь зүгээр нэг ус өдөржиндөө хэдэн литрээр нь ус уугаад би ингээд шингэнээ нөхчлөө гэж бодож болохгүй. Тэр шингэн маань ямар шингэн, яаж ямар бүтцээ шингэн, чанартай ус уу, чанаргүй ус уу, ямар юмар ингэж хүний биегээр дамжаа зүгээр ингээд гараад урсаад гарчиж гэнэ үү? Эсвэл тэр биед чи илүү хор нөлөө үзүүлж гэнэ үү, зөв нөлөө үзүүлж гэнэ үү гэдгээс шалтгаалаад ус уун гэдэг маань бас нэг урдлаг, бас нэг юу байгаа. Тэрний чинь ард нь бас янз янзын одоо нөгөө нэг уух шалтгаанууд яаж уух уу, юутай уух уу, ямар юмтай уух уу гэдэг тийм юмнууд байгаа шүү. Тийм болохоор ингээд за би танд крахмалыг ахаад ингээд үзүүлье. Ийм их крахмал ингээд доор нь ингээд тунцсан байна. Окей. За тийм болохоор ингээд амархан 2 номерын салаад мастрынхаа машин дээр төмсөө ирчээд крахмалыг ингээд ийм хурдан амархан гаргachиж болох боломжтой гэсэн. За би өнөөдөр бас энэ төмсний нөгөө төмсний нухшаа яагаад би ингээд нөгөө усгүй хийгээд байгаа юм бэ гэдгийг бас тайлбарлаж өгье. Энэ ногоонуудад чинь витамин минералууд байгаа тийм үү? За энэ ногоон дотор байдаг витамин минералууд чинь усанд ингээ ууршаад алга болдог, тосонд ууршаад дамждаг. Тийм янз янзын ямар витаминээс шалтгаалаад тийм асуудлууд байгаа. Тэгэхээр одоо энэ төмс байна уу, энэ брокколи байна уу? Хэрвээ би усанд чанаад тэгээ усыг хаячих юм бол нөгөө усан дотор чинь бүх витаминууд нь явж байгаа гэсэн. За усаар дамжиж гардаг витаминууд юу вэ гэхээр С витамин байна. Бүх төрлийн Б витаминууд байна, тийм үү? За тэр витаминууд за С витамин, Б витамин одоо энэ брокколид бас байгаа. Окей. За тийм болохоор эднэрийг усанд буцалгаад усанд хийх юм бол ус руугаа хамаг витаминуудаа
задлж гаргаад тэр усаа бид нар тэгээ яадаг вүлээ? Аваачаад нөгөө юун дээрээ угаалт дурандаа аваачаад хайчдаг тийм үү. Тэгээд бид нар төмсөө нухаад эсвэл ингээд ногоогоо гаргаад иддэг. Тэр маань одоо ямар шимт хижээлгүй хоосон зүгээр ерөөсөө хоосон ямар шимт хижээлгүй хоол идээд байна гэсэнтэй л адилхан. Окей. Яагаад бидний хоол амтахгүй байна? Яагаад бидний болгосон ногоо маань ямар ч амтахгүй ингээ уусаад алга болчихж байна гэхээр энэ маань ерөөсөө өндөр температур дээр дэндүү удаан дээрээс нь усан дотор ингээ буцлагсан ногоо юу маань миний сайн нөгөө нааша цааш юм аа яаж явах та юугаа юмаа унтраачих. За би нэг 10 минут тавиад. За би 10 минутын дотор одоо би нөгөө юугаа ногоонуудаа ингээд дахианыхаа хажуу тавиад харж байна уу те? Ингээд ногоо маань 10 минутын дотор бас болчихно гэсэн. Энэ дотор sweet potato хийж болно, брокколи хийж болно, байцаа хийж болно, луун хийж болно, юу л бол юу хийж болно. За тийм болохоор тэрэнд бол нэг юу яагаад ямар ногоо байх нь хамаагүй. Тийм болохоор би та нарт аль болохоор минимум өдөрт тийм үү 4-5 төрлийн ногоо идж байгаарэ. Тэр маань олон төрлийн ногоо иднэ гэдэг маань олон төрлийн витамин минерал иднэ гэсэн үг тийм болохоор тэрнтэйгээ холбоот тэрнээс шалтгаалаад одоо нөгөө юу маань хоолны маань шимт хижээл одоо тэрнээс шалтгаалнаа. Тийм болохоор бид нэ витамин уугаад биш одоо хими одоо тийм паудертай тийм витамин уугаад биш хоол унднаасаа ихэнх одоо өөртөө очих ёстой хүний биед хэрэгтэй шимт хижээлээ өөрийнхөө хоолноосоо одоо авуул одоо хамгийн нэгдүгээрт одоо safe тийм үү аюулгүй дээрээс нь хүний биед шингэн дээрээс нь тэр витаминууд ч өөрт чинь витамин болж тийм шимт хижээл болж очно гэдэг маань хоолоор дамжин хамгийн одоо зөв аргачлал шүү гэдгийг хэлмээр мэдээж одоо ямар нэгэн асуудалтай ямар нэгэн өвчтэй ямар нэгэн юутай хүмүүс бол мэдээж одоо нэмэлт одоо витамин дээр уух шаардлага бол байдаг тэрийг бол үүсэхгүй миний иммун системээ яаж бэхжүүлэх үү одоо ханиад том уу хүрээд байвал ямар витамин нэмэлт ууж болох уу гэдэг тэр бас видео байгаа тэрийг та нараас ороод үзээрэй YouTube дээр байгаа би бас линкийг энэ видеоныхоо доор оруулчих. Тэгээ та нараас тэрийг бас үзээрэй. Одоо бол гадуур яг ингээд ийм шилжилтийн ингээд халуун дулаан болж байгаа ийм үед айгүй ханиад те янз янзын ийм ханиадууд гадуур их байгаа учраас өөрийнхөө иммун системийг одоо хүчтэй чадaltaй байлгаж ээж одоо бид нэр ханиад маниад тусахгүй ингээд гоё эрүүл байж болно. Ялангуяа хүүхдүүдтэй олон нөгөө хүүхдүүдтэй харьцаж байгаа сургууль соёлд явж байгаа хүүхдүүд маань мэдээж айгүй ханиад тусах гэдэг. Тийм болгоо тэрнээс хамгаалахын тулд би те хийж байгаа хоолндоо сармил сайн хийгээрээ дээрээс нэмэлт одоо хэрэгтэй бол одоо өвдсөн байх юм бол мэдээж нэмэлт экстра витамин юунуудаар мэдээж дэмжиж хурдан одоо эдгэх ямар ч антибиотик дээр уухгүйгээр одоо ийм зэм уухгүйгээр одоо витамин дээр бас илүү хүчтэй одоо тий өндөр дозоор уугаад хурдан эдгэх боломжууд байгаа шүү. Тэгвэл өдөр тутмын одоо бид нар чинь 3 аргаар бид нар хоол идэж байгаа. Яагаад бид нар хоол идэж байгаа юм бэ гэдэг маань нэгдүгээр бид нар шимт хижээл авах гэж тийм үү минерал витамин авах гэж бид нар тэр минерал витамин байхгүй бол бид нар өсөж боожхгүй бид нар амархан хөгшрөн одоо өвдөн те янз янзын асуудал. Хоёр дахь нь бид нар энерги авах гэж бид нар сайн хижээл сайтай хоол идэхгүй бол бид нар цөлтөн те энерги байхгүй болно ажил төрөлдөө явж чадахгүй болно те янз янзын тийм асуудал энерги авна. За 3 дугаар асуудал нь юу вэ гэхээр одоо хүн гой амттай юм идэж гой кайф авч одоо тэр гой happy тэр одоо тэр гормон үүсгэхийн тулд одоо тийм гой амттай хоол идчихэж бид нар бас тэрнээсээ юу авдаг тийм үү гой мэдрэмж авдаг. За тийм болохоор би жоохон галаа багсгаад 300 болгоч. Одоо нөгөө chicken маань болцсон болохоор багсахчээ санаа жоох. За одоо нэг 5-7 минутанд маань chicken болох гэж байна. За юу маань 3 минутын дараа төмс маань болох гэж байна. За тийм болохоор 3 минут байгаа юм чи би энэ жил энэ сар гарч байгаа special promo-ныхаа салаад мастрын хутгаа үзүүлье. За энэ маань одоо манай салаад мастрын 80 жилийн ойд тусгай гарч байгаа limited edition одоо ийм гоё олон төрлийн одоо нийтдээ 17 ширхэг ийм хутганы ийм комтой ийм хутга хийдэг ийм моттойгоо ийм хайчтай эрэлдэг юутайгаа төмөртойгоо
бүх төрлийн том одоо хэрэгтэй хутгнууд, дээрээс нь 6 юм стейкний хутгатай. Ерөөсөө нэг гэр бүлийн одоо хэрэгцээний бүх юунууд энэ дотор ирж байгаа шүү. За манай энэ хутганы тухай мэдээлэл авмаар байгвал манай Salad Master Mongolia USA гэсэн пэйж руу ороод тэр дотор бүх одоо наривчлсан зураг, үн мөн бүх юмнууд байгаа. За энэ хутгийг энэ сар одоо манайхаа сет авч байгаа хүмүүс одоо манай минимум одоо сетний жижиг сетний маань үн одоо 3500 байгаа. 3500-аас дээш худалдан авалт хийсэн хүмүүс байх юм бол манай энэ хутганы сетийг $950 үнэтэй хутганы сетийг үнэгүй бэлгэнд авах боломжтой. За дээрэс нь хэрвээ биднэрт 3 гэр бүлийг санал болгоод одоо хэрвээ сингл хүмүүс ах юм бол 2 сингл хүнийг нэг гэр бүл гэж тооцож болно. За гэр бүлтэй ийм 3 гэр бүлийг юу яах юм бол санал болгох юм бол тэр 3 айл бид нар танаар очиж хоолны хичээл хийж болно. Эсвэл манайх руу ирээд офис дээр ирээд хоолны хичээл үзэж болно. За тэгээд тэр 3 айл үзснийхаа дараа энэ хутганы сетийг бас үнэгүй авах. Тэдний нэг нь худалдан авалт хийх юм бол үнэгүй авах бас боломжтой шүү. Тийм болохоор манаагаас худалдан авалт хийчихсэн, сет авчихсан айлууд байх юм бол манад 3 айлыг санал болгоод энэ хутганы сетнээс үнэгүй авах бас боломжтой байгаа шүү. Окей. За төмс маань. За би төмсөө амсаад үзье. За төмс маань болцсон байна. За тийм болохоор би төмсөө төмсийг одоо нөгөө жижигхэн ирчсэн болохоор шууд ингээл юу яагаал сэрээгээр ингээд нухаад өгөхөд л юу чин ингээ нухш болчихж байгаа. Харж байна уу те? За тэгээд энэн дээрээ бид нэр чизээ хийгээд чиз бол нөгөө халуун төмсөнд чинь шууд ороод ингээд хайлаад өгчөж байгаа шүү дээ. Тийм болохоор чизийг ахиж буцааж плетэн дээр тавиад авах шаардлага байхгүй. Окей. За чикен болж байгаа би тийм болохоор жоохон тавган дээр тавиад төмснөөсөө жоохон за та нар хардаа чикен маань, брокколи маань гой ногоонороо харахад яг түүхийн юм шиг тэр чигээрээ гой юм байгаа. За би жоохон чикнес нэг хэсгийг аваад зүгээр амсаад үзэтгэе. За брокколи бас аваад. За ингээд жоохон чикнэ, брокколитэй би төмснийхаа юутай амсаад үзэтгэе. Төмс өстой супер гоё. Та нар ингээд чизтэй ингээд хийгээд үзээрэй. Аюу гоё амттай та нар хүүхдүүд чинь дуртай ах болно. За чикен ямч давс хийгээгүй мөртлөө чикен яг махныхаа амтаараа гоё байна. Би бол хүүхдүүдэд нэг амар тийм хурц юм уу амтлагч одоо тийм хурц эсэн босон янз янзын соос мостой юм хийх дургу яагаад мэдээж тэрэн дотор чинь нэмэгдэл аюух тоос чихэр байгаа. Тиймэрхүү соосоор дамжаад аюух чихэртэй гэдэг. Та нар тэр хэрвээ хичнээн грамм чихэр байгаа вэ гэдгийг ингээд үзэх юм бол нэлээд их чихэр байгаа. Тийм болохоор тийм соос мосоор дамжаад хүүхдүүдэд аюух чихэр өгөөд байдаг. Тэгээ хүүхдийн тэр чихэр гэдэг маань бас л одоо яг харт амиг шиг арх тамхинд донтдог шиг энэ чихрэнд ийм донтолттой энэ хүүхдүүд чихэр идэхгүй бол нөгөө юм идсэн болохгүй. Эсвэл чихрэл идэхгүй бол хоол идэхгүй ганцхан чихрээр ингээ болгоод яваад байдаг. Тийм бас хүүхдүүд зөндөө байдаг. Тийм болохоор аль болохоор хоолыг хянаад ингээ natural илүү дутуу чихэргүй гэрийн хоол маань ийм байхад одоо хамгийн одоо хүүхдүүд чинь бас эрүүл мэндэд айгүй сайн гэсэн. За маш потер бол супер гоё болсон байна. Тэгээ амархан хурдан. Окей. Брокколи бүрэн болцсон. Тийм хатуу юм ерөөсөө байхгүй.
жажлуур өдөр тийм юм байхгүй. Яг гой болцсон, тэгсэн мөртлөө жигэд болцсон мөртлөө ийм гой ногооноор. Окей. За ингээд нэг оройны хоол ийм амархан хурдан 30 минутанд өнөөдөр та нарт би ахаад нэг хоолны жор зааж өглөө. Тэгээд хэрвээ асуух юм байх юм бол бид нартай холбогдоорой. Бидний хоолны хичээл үзмээргүй бид нартай холбогдоорой. Бидний одоо худлаа авалт хийгээд одоо хоол шин юм сурмаар байгаа. Тоогоо зөв хэрэглэж чадахгүй байгаа. Эсвэл нэг л юмнууд нь болохгүй байгаа тийм айлууд байх юм бол надтай холбогдоорой. Би видео коллоор шууд ярьж болно. Эсвэл бүр гэрт ч очоод шинэ хоол өөрөө чинь хийх дуртай хоолнуудыг чинь нэг өдрийн чинь хоолыг цуг хийгээд заагаад ингээд бүгднийг дахиад заагаад ингээд үзүүлээд хийж өгч болно. Энэ бол ерөөс ямар ч үн төлбөргүй миний одоо өөрийн дилерийн зүгээс үзүүлдэг одоо customer service маань ордог байгаа. Тийм болохоор та нар санаа зовтолгүй холбогдоорой. Тэгээд дараагийн хичээл болтлоо. Түр баяртай. За бай.